Өнөөдөр бид нар Сугаатад дүүргийн 20 дугаар хороо Гүнжийн булаг гэж энэ олон нийтийн газар мод тарьж байгаа. Энэ одоо модыг бид нар таниад бараг сүүлийн 5 жил тарьж байгаа. Нэг шалтгаан нь юу гэхээр энэ бол бүр түүхтэй юм гоё булаг байдаг. За энийг даанч харамсалтай ингээд хог овоолоод энэ орчин айгүй мохон болсон болоод манайх ялангуяа мод үржүүлэх хажууд нь байдаг учраас ер нь нөгөө нийгмийнхаа сайн сайн мэдлэг гэдэг үгнээс манай мод үржүүлгээс шинчээ модыг хандивлаа гэсэн юм уриандор бид нэр энэ ажлыг эхлүүлсэн байгаа. Манайхыг бас дэмжиж байгаа бас байгууллагууд, хувь хүмүүс, байнга тусал тамиг хүмүүст маш их олон байд юм аа. Тэгээд бид нар ингээд энэ ч тарьсан боловч сүүлийн мал идээд ахаар бид Сугаатад дүүрэгтэй ярьж байгаад манай Сугаатад дүүрийн харин бидийг дэмжиж за тэгвэл энэ Гүнжийн булыг тойруулсан байгаа хашааг та нар аваад өөрийнхөө тарьсан модоо ингээд тойруулаад хашчгаа малаас гэдгсэн. Тэгээд түрүү жилийн хавар бид нэг Сугаатад дүүрэгтэй ярьж байгаад бид өөрсдөө энэ хашааг ингэж тойруулж хашаад ингээд энэ дотор нь тарьсан моднууд маань ямар ч тэгэхээр би түрүү жил төрсөн өдрөө хийхдээ бүх найзуудыгаа уриалаад за та надад бүлэг битгий өг. Харин та надад өгөх бэлгийнхаа мөнгөөр мод худалдаж яваад бид нар Гүнжийн булгад мод тарья гэсэн. Тэгээ манай найзууд бүгдээ за тгийгээд тэгээ бид нар яг миний төрсөн өдрөөр бидний хоолундаа бүгдээр ингээ сайхан дайрыг бид ингээ станц сууж агаад тэгээд манай найзууд бүгдээ за тэгвэл бид нар өөрийнхөө бэлэг өгөх мөнгөөр мод худалдаж авъя гэд. Тэгээд мод худалдаж аваад тэр моднуудыг бид нар манай мод үржүүлгээс гаргаад тэгээд энэ чи тарьсан байгаа. За энэ чи тарьсан моднуудыг өнөөдөр та бүхэн харж байгаа охин одоо жишээ нь шинс байж байна. Энэ одоо бүр ингээд энэ гоё ингээд сэглээд хэлж байна. За энэ чи болохоор монс байж байна. Тэр шарф хаас байж байна. За тэн чи болохоор голтбор байж байна. Энд чи долоогон байж байна, улиас байж байна. Тэгэхээр ингээд төрлийн моднууд таригдсан байна. Тэгэхээр одоо энэ жил ингээд буцаа нахиалаад ингээд ийм өсөг гараад ингээд юу нахиагаа түрээд хэлж байна. Энэ бол маш сайхан шинж байна. Ерөнхийдөө энэ моднууд одоо цаашдаа сайхан ургах юм байна гэсэн энэ итгэл үнэмшил өгж байна. Тэгээд ялангуяа төрсөн өдөр энэ бас модыг хандуулсан найзуудтай маш их баярлалаа гэж бодож байна. Зарим ч гэсэн чийлс гэсэн дахиад модоо услая, дахиад тарья гэд явж байна. Би хэлжсэн дээ манай чиний насан 2009 оноос хойш Монголд 1 сая мод хандуулъя гэсэн уриандор ажиллаа гэсэн. Тэгээд ихэд бид нэр яг өөрийнхөө мөнгөөрөө аавын зарсан, ном зарсан мөнгөөр бид өөрийнхөө найз нөхдийн зарсан мөнгөөр үнийг хийгээд усаас нэг төгрөг аваад 2009 онд гэсэн ажил маань 2022 онд бид 1 сая модоо хандуулж тарьж уусан байдаг. Тэгээд би цаашаа юу хэлдэг гэхээр яг манайх шиг ийм нэг жижигхэн одоо төрийн бас байгууллага дээрээс нь ийм гэр бүлүүд ийм яг л нэг байгууллага мянган байгууллага байхад бид нэг тэр модыг тарих боломжтой. Тэгэхээр мянган ийм гэр бүл юм уу мянган төрийн бас байгууллага байгаа шүү дээ. Тэгэхээр 10 жилийн хэрэг биш идэвхтэй байх юм бол тэрнээс чухал тарих боломжтой. Тэгэхээр энийг бол бид нэр өөрсдөө хийх чадaltaй шүү. Заавал амнаас дотноос мөнгө төгөнд мэдээ гэхгүйгээр өөрсдөө хүчээ нэгтгэх юм бол тарих боломжтой. Мэдээж тодорхой хэмжээгээр улсаас бол маш том дэмжлэгүүд ирж байгаа. Тэгээд энийг бол ийм хийх боломжтой гэдгийг бол би маш сайн харж байгаа. Тэгэхээр энэ дээр юу хамгийн чухал юм бэ гэдгийг би ойлгосон. Энэ дээр хүний өөрийн идэх сэтгэл хөдлөл чухал. Манай аав зохиолч галсан гэж хүмүүс мэдэх байх. Тэгээд тэр нэртэйг санг 2005 онд Герман сонгуульд төгсөж ирчээд 2007 онд байгуулсан. Тэгээд 2009 онд нэг өдөр харин аав Германаас ирэнгүүтээ аав нь олон улсын Германы эндэр дээр 1 сая модыг би Монголд хандуулъя гэдэг амлалт гараад ирсэн. Одоо хоёулаа мод тарина гэж би 2009 онд их гайхажсэн байна. Мод тарина. За би одоо модны тар мэдлэгийг таарах үнтэй одоо яах юм болоо гэсэн. За миний хоёулаа ямар ч хэлсэн чи одоо арын албыг хашин да. Аав нь ямар ч хэлсэн амлалтын нөхд гэсэн. Тэгээ одоо чи хашдаг хүн гэнэ. Тэгээд за тгий. Тэгээд ямар ч хэлсэн одоо өөрөө миний хамгийн анхны багш Бадар сад гэж хүн байсан. Маш мундаг генералогч. Тэгээд араас нь бас Германы мэргэжлэнгүүдийг авчирлаа. Германы тийм модны сургалтын суулаа. Тэгээд энэ явсаар байж байгаа бидээс үүдээ өөр ингэсэн мод үржүүлэхтэй боллоо. За тэр бодлоо миний олон багш нар байгаа. Жишээ нь одоо энэ мод үржүүлгийн чиглэлээр ажилладаг хуучин Демрари гэдэг байжсэн. Одоо энэ бүжин сумбурс сүрэн ханд сүрэн сэлэнгийн нэргүү энэ хорс бэкийн нэргүү хичээл ингээд ерөөсөө энэ олон хүмүүс бүгдээр хараад үргэлж зааж багшилж өгчээсэндээ одоо би улам өөрийгөө мэрэгшүүлж тэгээд Германы мэрэгчдүүдийг би 23 удаа авчирч дээрээс нь сургалтын сууж ингэж явсаар байж байгаа сүлдээ өөрөө ч гэсэндээ үнэхээр бас модонд их дуртай бас сэтгэлтэй болсон. Тэгээд өөрөө нэг мод үржүүлгийн газартаа болоод үрээр мод тариад өчигдөр мод тариад ингээд ихлээр ерөнхийдөө ер нь ямар гоё тийм хүний сэтгэл санааг тайшруулж ямар гоё тийм хүнд баяр баясгалж юм бэ. Ер нь наазхан зүгээр нэг гоё мод ургаад мод тарьсан тийм өдөр шүндээ их гоё унтдаг. Ямар нэгэн санаа зовхон байхгүй сэтгэл дүүрэн унтдаг. Энэ бол нэг тийм мөнгөөр үндэшгүй тийм гоё баялаг гэж надад санагддаг. Тэгээд тэр хамгийн анхны тэр сэтэл нь бол ерөөсөө аав гэсэн хэлжсэн
Ер нь Монгол орн болоод одоор маш их ядуу орон. 8 он одоо бол Монгол улсын газар нутгийн модоор бүрдсэн байгаа. Тэгэхээр ер нь бид нар өөрсдөө хэрв байгаль дэлхийд буян үйлдээ. Үнэхээр энэ байгаль тодорхой хэмжээгээр сайн юм хийж бодох юм бол бид мод тарих хэрэгтэй юм шиг. За би юунд энэ хаваанд сургууль төгсөж байхад би анзаарч байхад одоо ч гэсэндээ би өөрөө жуулчны компанитай ингээ харж байхад ер нь Австрали, Швейцар, Германы жуулчтай байна. Тэгэхээр тэр хүмүүсийн бараг 3 хүний 2 нь бүр манай маш мэргэжлийн эсрэгч одоо биологч хүний хэмжээний цэцэг хүмүүсийг таньдаг. Тэрс ингээд хөдөө хэр явж байхад өө эн чин айгүй эн чин гангуй эн чин тийм энэ чин тийм цэцэг байна гэдэг айхтар сайн. Тэрийн бол нөгөө бүр багаасаа тэр боловсролын хувьд маш сайн тэр биологийн тал дээр өөрсдийгөө хөгжүүлсэн юм байна. Өнөөдөр Монголд бол бид нар яг нүүчний соёлтой болохоор тодорхой хэмжээгээр зарим мод оромыг мэдэхгүй байж байгаа. Малчтууд уг нь маш сайн. Тэгэхээр одоогоо өнөөдөр хотод байгаа, хотож байгаа юм зүйл хүмүүс юм мод оромдаа мэдэхгүйгээс болоод бас ингээд маш их алдаа гардаг л та. Наацханд одоо ингээд яах вэ? Улаас хайласаа ялахгүй хүмүүс маш олон. Тэгэхээр энийг би одоо манай бүр ингээд боловсролын систем анханаас нь орж өмөр юм шиг байна. Тэгэхээр дээрэс нь нэг өрнжингөө хэлбэр ургуулыг л улаас хайлаас ямар хэдүүл ямар ч яах вэ гэж. Ер нь улаас хайлаасаас илүү одоо Монгол насан зохицсон төсвөртэй мод байна. Тэгэхээр улаас хайлаасаа хийж байгаа. Тэр орчингоо сайхан ногоон тийм зөөлөн орчингоо бүрдүүлээд тэгээд дараад нь тэр мөнх ногоо гэж яриад байгаа нарс ганцхан жолоо ийм одоо тарих юм бол тэгээ ийм бодвол тарих юм бол таваа гэдэг юм байна. Тэрнээс биш ингээл ерөөсөө шууд битүү ногоо мод тарих ингээл тэр аваачаад олон том мод тарих. Тэр бол маш алдаа. Хоёрдугаар би хүмүүс хэлдэг та нар мод тарихдаа өндрийн биш үндсийн үнд сайтай мод өгдөн шүү. Тэрнээс биш шинэ өндөр гараад үгс мөн тэр одоо урах юм байна шүү. Тийм учраас та нар өндрөөс нь илүү үндсийн хараад жижиг залуу мод тэр өөр хамаагүй илүү дасан зохицох юм гэдэг. Томог тусам 2 м 3 м болоод гэх юм бол дасан зохицох маш хэцүү. Ягаад гэвэл үндсэн тэр хэмжээгээр үгийн наацгаар 1 м куб хэмжээний том үнэтэй байна. Тэр одоо өсөж өгч байгаа гаргаж тавих гэдэг бол өөр том хэрэгжлийн гадаад байдаг нөгөө тийм бодог 1 м кубээр өгч авдаг тийм машинаар өгч тарихгүй бол боломж гэсэн. Тэгэхээр бид нар тийм байхгүй чинь ер нь болж байгаа тийм жижиг тэгээд үндэс сайтай тэгээд мод үржүүлгүүдэд ялангуяа уулсан. Манай Монгол үржүүлгүүд аюу мундаг штэ. Будэрийн маш сайхан олон сайхан модууд байгаа. Одоо манай энэ дамб бэлгэд бол маш сайхан модууд байдаг. Тэгээд ийм газруудаас нь та нар яг ярьж байгаа, зорж байгаа даа. Манай мод үржүүлэг бол жишээ нь Сэлбүрийн явдаг замд байгаа бэлхийн замд CC дэлгүүрийн цаатар ногоон барих мод үржүүлэг гэдэг. Тэнч гэсэн таанд ирээд зөв хөнгөө зүйлгээ аваад яах вэ гэдгийг ярьж болно. Одоо том өөрчлөлт. Бид нар 9 онд хамгийн их мод тариад би манай энэ бэлгэд нэг мод тариудыг би мод тарьсан чинь дүүн гэдэг энэ долоон буудлын дүүн гэсэн. Тэгээд за хоёулаа мод тарья. Чи ахын хашаанд мод тарьж байгаа юм тийм гэсэн. За тэгвэл минь манай мод юм байгаамаа. Чи миний долоон буудал хашаанд чи мод байдаг гэсэн чи байхгүй гэсэн. Би чам тэгвэл 3 мод өгье. Гэтэ чам би гоё том мод өгье. Гэтэ би чинь өнгөө өгөхгүй. Чиний модын 1000 төгрөг авах. Би өнгөө өгчгөө чи хайчих магадгүй. Тийм учраас энэ модыг чи 1000 төгрөгөөр өгсөн юм чи тарих байх. Тэгээд чи бидний модоо тарьд дуусны дараа чи явахдаа модоо авах уу гэж хэлээрэй гэсэн. Тэгээд 2009 онд нөгөө залуутай дахин хашаанд нь модыг тарьлаа, гой модууд тарьлаа. Тэгээд явахын даваан дээр нөгөө дүүд нь за тэгээд чи хашаандаа мод тарихаар болов гэсэн чинь. 3 мод авах уу 3000 төгрөг гэсэн чинь. Авахгүй гэсэн. Яаж ингэ гэсэн чинь. Нөгөө мотор яах юм? Хашаандаа мод тарих би тийм мод идэх юм биш гэдгсэн. Тэгээд би за тэгэхээр ер нь хүн мод тарина гэдэг бол эхлээд заавал хашаанд нь биш. Эхлээд хүний толгоонд нь мод тарих хэрэгтэй. Хүн өөрөө эхлээд мод ямар надад хэрэгтэй юм бэ? Тэр заавал идэх биш. Заавал ямар нэг надад одоо иддэг жимс ч юм уу сайн нөлөө гэдэг юм шууд харахгүй ч гэсэндээ цаад утгах юм ойлгоод энэ чинь байгаль хэрэгтэй. Миний орчин хэрэгтэй. Ядаж сүйдэл хүнсэн. Энэ чинь миний сэтгэл санаа хэрэгтэй гэсэн. Энэ нэг хамгийн анхны тийм ерөнхий алдаа юм. Тэгээд тэрнээс хойш бид ингээд багаар тариад хүмүүс мод бэлгэлээд ингээд яваад байхад хүмүүс багаар тарьж хэлсэн юм дээ. Дараад нь 2022 онд ерөнхийдөө чинь 1 тэрбум мод тарья гэдэг энэ санаа гарч ирэхэд бид амар их баярлсан. Ягаад гэвэл бидний 12 жил хийгээд хүмүүс маань нэг ингээд за мод тарих нь гоё юм байна гэд ерөнхийдөө ухаараад
ингээд тариад хэлж яхад дахиад дээрээс нь маш их хүч өгсөн. Хүмүүс тэр бом мод гэдэг хөдөлгөөнийг дагаад зураг зураад уралдаан зарлаад хүмүүс мод тарих хэрэгтэй юм байна гэдэг нөгөө жоохон хөгжиж явж исэн жижиг мод үржүүлгийн газрууд ч гэсэндээ бүгдээрээ нэг тийм нүдэнд нь гал бий болсон тэр хүмүүс. Зориг бий болсон, итгэл бий болсон. Тэгэхээр энэ бол тэр бом мод гэдэг хөдөлгөөн бол зөвхөн тэр мод тарих хүмүүсээс гадна ер нь Монгол хүн болгон ч гэсэндээ тэр зүрхэнд нь жоохон ч гэсэндээ толгоонд нь жоохон ч гэсэндээ модын тарих гэсэн багч юм байна. Тэгээд энэ хөдөлгөөн маань харин одоо цаашаа яг биелээ болоосоо хамгийн гол нь энэ бүр тэр дээр үеэс ихэд мод тарьчихсан энэ Монголд байдаг мод үржүүлгийн газруудаа сайхан дэмжиж яваасаа. Хамаагүй тэр нэг мод үржүүлгийн газар одоо жилдээ зарим нь 50,000 тарин, зарим нь 5,000 тарин хамаагүй. Залуучууд тарьж байгаа тэр модын тэр мөнгөөр нь хамаагүй аваад. Баг мөнгөөр ч гэсэн хамаагүй тэр хэлсэн үнээр нь тодорхой хэмжээгээр хямдруулаад гэсэндээ тэр бөөндөө тэр модын шууд аваад тэгээд тэр одоо нийлүүлэх газар нийлүүлээд явах юм бол энэ бол цаашаа маш том хөдөлгөөн болж байна. Наадхан би зүгээр боддог л да одоо энэ Солонгос руу бараг 40,000 залуучууд явдаа. Тэр тодорхой хэмжээгээр өөрийнхөө амьдралыг санхүүгийн амьдралыг дээшлүүлэх гэж байгаа. Яг нэг 2 3 өөрөө байр авчий. Нэг сайхан машин тэрэг авчий. Нэг газар авчий гэж бодож явж байгаа. За тэгвэл тэр сайхан шинэ яг ажлын эрч хүчтэй ийм гэр бүлд хотоос зайдуу одоо устаа, тогтоо, хашаатаа ийм боломж бий болох газрыг өгчий л доо. За чи 5 газрыг ав. Чамд өнгөө өгье. Тэгээ чи өөрөө цаашаага барь. За чи энэ зөвхөн мод тарих юм болоод бид нэр чамд эхний ээлжинд 30 сая төгрөг өгье. Чи тэгээд модоо тариад эхэл. За мод чин 2 жилийн дараа 3 жилийн дараа угаад эхлэх юм бол дахиад 30 сая төгрөг өгье. Ингээд чи мод чин тэдэн 1000 мод тарих. Энэ мод чин 3 жилийн дараа дахиад уух юм бол дараагийн 3 жил буюу нийтдээ одоо 5 жилийн дараа 6 жилийн дараа ч юм уу. Дахиад 30,000. Ингээд нэг 100 сая төгрөг нэг сайхан гэр бүл өгөөд тэр 100 сая төгрөгөнд тэр гэр бүл харин 100 сая төгрөгийн хэмжээний модыг тарьж. Тэгвэл тэр гэр бүл ч гэсэн өөрөө 100 сая төгрөгтэй болчихно. Монгол улс ч гэсэндээ тэр 100 сая төгрөгийн хэмжээний сайхан модтой болчихсон. Тэгэхээр бид нар тэр дундын залуучуудаа сайхан амьдрал боломжийг бий болгоно. Мөн дээрээс нь Монголд амьдран гадаадад тэр янз янзын хар бор ажил хийгээд ингээд яваад байх. Үндсгүй тэгээд Монгол орн ч гэсэндээ өөрийнхөө тэр бүм модондоо хитэн тэр бүм болгондоо хүрэх ийм боломжтой болж бидний чадчихсан. За урайлыг юм бол би ч одоо янз янзаар ураа хэлжсэн л да. Тэгээд ер нь байгаль амьдрах гэдэг бол том урлаг юм аа гэж нэг би дотроо боддتي. Байгаль донд амьдрах бол том урлаг амьдралын. Тэгээд энэ том сайхан урлагийн хамгийн сэтгэл санаа тайван байлгах хүн өөрийнхөө энэ амьдралдаа сайн сайхныг бүтээх боломж нь мод тарих юм аа гэж би дотроо боддог. Тэгээд ер нь хүн ингээд модны хажууд байхад мод тарьж байгаа хүн жижигхэн ногоон төгөл үүсгэсэн хүн болоод тэр ямар ч тийм нэг уур уцаар байхгүйгээр сэтгэл санаа тайван байж тэнцэнэ өөрийнхөө сэтгэлийнхаа дотоод яваад явж чаддаг юм байна. Тэгэхээр энээсээ болон маш хэмжээний таашаал авдаг юм аа. Тэгэхээр хүн залуучууд мэдээж тодорхой хэмжээгээр амьдралд янз янзын хатуу бэрхшээл бий болно. Мод тарих бол маш амархан шүү дээ. Мод тарих маш амархан. Энгийн наацхан одоо улаан цайласыг тариас сурчин. Энэ бол зүгээр хашаанд очоод өөрийнхөө байрныхаа гадаа өөрийнхөө дуртай нэг газар очоод жоохон мод тарьчих юм бол сэтгэлийн асуудал. Тэрнээс тийм амин хүнээс мөнгө шаардаад ах юм биш. Харин чи жоохон баг зэрэг биений хөдөлмөр шаарддаг. Ийм бол харин чи биений хөдөлмөр чинь буцаагаад өөрчлөж чинь их тийм тусдын болгоч. Хүн ядаж амьдралдаа жилдээ ядаж нэг 10 мод тарьчих хэмжээний ийм залуучууд маань өөртөө татлуулж суугаасаа бид одоо хэлж байна. За бид нар өнөөдөр сая дахь модоо тариад дуусаагүй. Бид одоо 2 сарын гоо явж байна. За нэгт бидний мод хандивж байгаа газар бол одоо энэ Үнжийн болог гэдэг энэ Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны олон нийтийн институт гэдэг юм байна. Энийг бид нэг моджуулаад авчих юм бол бид нар наацхан бас нэг сэтгэл үе юм. Яг бол яг энэ ойрхон манай мод үзүүлэг байдаг учраас би бодлоо ядаж энэ хажуудынхаа ойрынхоо хэсгээс эхлэв да. Би тэр цаагуудыг том том юм ярьж байгаа хооронд манай ойрын энэ Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны түрээд маань ногоон болчих юм бол ядаж би нэг тэр цаагаар том том сэтгүүлэн байхгүй ч гэсэндээ энэ жоохон газараа би өөрөө ногоожуулж чадлаа шүү. Энэ олон найз нөхөд маань дэмжлээ шүү гэж би дотроо боддог. За хоёрдугаар бидний бас нэг мод хандивж тарьж байгаа газар сүүлийн 5 дугаар тарьж байгаа газар бол аян шууны сонгон айхан дүүргийн зүүн садаанд байдаг. Энэ мөхийн байгууллага газар 6 7 газар би өчтөр цаашаа тариад байсан. Тэр моднууд маань бас л
аюул сайхан том болчихсон. Олон оюутан залуучууд ирсэн. Их сайхан ногоон төгөд болох шинжтэй байна. Бас адилхан олон том зүйлсэн болно. За 3 дахь бидний мод хандуулж байгаа газар бол Гондгоо аймгийн сайхан овоо суманд байгаа. 6 газар бид нар бас мод хандуулаад одоо бас 2 дахь жилдээ болж байна. Бас сайхан ургаж байна. Ингээд энэ 3 хэсэг түрээд ингээд одоо бид нар маш сайхан тийм олон төмөн зурсан ногоон төгөл болгож оюун гэсэн ийм бодолтойгоор бид 2 дахь сая руу ороод ингээд хандуулаад явж байна. Одоо бидний манай мод үржүүлгээс ирсэн моднууд байж байна. Энэ бол одоо хар мод байж байна. Шинс одоо 5 6 настай моднууд байж байна. Энэ бургас байж байна. За энэ талд болохоор тэр даалан хайс байж байна. Энэ даалан хайс бол жишээ нь манай хин бүжин тамагчээс ирсэн моднууд байж байна. За энэ болохоор манай мод үржүүлгийн моднууд байж байна. Ингээд тэнцээ бол дахиад голтбор байгаа, монс байгаа, долоогон байгаа гэсэн моднуудыг бид тарьсан байгаа. За манай энэ чиний асан сангийн мод үржүүлэг 2009 онд анх бид нар сайн мод Монголд хандивлыг гэсэн урандор эхэлж байхад 2011 онд хамгийн анх бид нэр газрыг авч ингээд байгуулад 2012-оос 13 оноос яг үйл ажиллагаа явуулж эхэлсэн ийм мод үржүүлэг газар байна. За бид мод үржүүлэхдээ хамгийн анх бид эхлээд хамгийн амар ургадаг гэдэг үгнээс нь Улиасын одоо тайз, за мөн дээрэс нь хайлаас, шархваас гэсэн ийм моднуудыг өрөөр тарьж эхэлсэн. Ингээд ерөнхийдөө бид хамгийн анх тарьж эхлснээс хойш бид сүүлд нь өрөөр тарьж эхэлсэн моднууд гээд одоо нэг 15 төрлийн мод тарьж байна. Энэ дотор гацуур, нарс, шинс, хуш, за мөн дээрэс нь агч, долоогон, монос, үйлс, голтбор, шархваас, за хамгийн сүүлд 2 жилийн өмнө миний авсан өр бол Өмнөг аймгийн юунаас Өмнөг аймгаас авсан жигд гэж модны өр. Тэрийг үрт бид бас тарьж ургаж үзсэн. Ер нь их сайхан ургаж байгаа. Тэгээ нэг 15 төрлийн мод тарьж байна да. Одоо агч яас хайлаас гэл. За би мод үржүүлэндээ бас дахиад авчирсан шалтгаан юу гэхээр нэгдүгээр нь дахианы сангас маш сайн бордоо болж өгдөг. За мэдээж хоёрдугаарт бас өөрсдийнхөө амьдралыг бодоход яг нөгөө эко өндөг гэдэг үүднээсээ бид яг энэ дахианы өндгийг өөрсдөө мэдж байгаа. Тэгээд ер нь дахиачин өөрөө бас энэ модон дундуураа ингээд явж байхад өөрөө газрыг сайн сэндилж өгдөг. Өөртөө дотроосоо бодвол энэ анзын тэрний хорхоо шавж хайж болдог байх л та. Нөгөө талаасаа аюугаа сэндилж өгдөг гэдэг үүднээсээ бас ер нь бүх талаасаа ашигтай юм одоо дахиад. Тэгээд энэ модыг бид нэр бас тодорхой хэмжээгээр туршлагын журмаар хийгүүлж байна. Жишээ нь одоо залгаасууд хийж үзэж байна. Одоо Улиасан дээр бид нар бол жишээ нь хурдан ургадаг пирамидын Улиас гэж байдаг. За Чингис Айтматовын зохиолдож чаддаг Тополь мой Красный Платочек гэж зохиолдож чаддаг. Ийм боцоогоор хурдан ургадаг их өндөр тийм ургадаг Улиас байдаг. Тийм Улиасыг бид залгаас хийж үзэж байна. За мөн дээрээс нь Европ ургадаг янз бүрийн модон дээр залгаас хийж үзэж байна. Алим гэх маягийн. Тэгээд бас миний ерөнхийдөө бас нэг сонирхож байгаа юм бол ялангуяа энэ удаан ургадаг за гацуур, нарс гэсэн энэ шилмөст моднуудыг хурдан ургуулах энэ янзын аргуудыг би Германы мэргэжтгүүдэд турш үзсэн. Тэгсэн чинь үнэхээр тэр нь бас яг хурдан ургахын харлаа л да. Тэр нь юу гэхээр одоо жишээ нь энэ бол 6 жилийн өмнө үрийг аваад тарьсан миний гацуур гэж байгаа. 1 кг үр аваад тэгээд цогц сурагчаас бид нар аваад ингээд тарьсан маань 6 жилийн дараа ерөнхийдөө мод нарс гацуур ийм болж байна. Мэдээж нэг уулын мод уртаа багтдаг гэдэг адилхан хав харж байгаа. Зарим нь бүр жижиг нэг 20 30 санд, зарим нь 70 80 санд болчихсон юм багч гэдэг. Тэгэхээр энэ модыг яаж хурдан ургуулах вэ гэдэг бас нэг би байдлыг анзаарч байгаа. За мэдээж нэгдүгээр эйжент хөдөлмжийн дотроо тайрна. 1-2 жил тэрний дараа буцаж гадаа гаргаад дахиад гадаа үлчилжүүлнэ. Ингэсний дараа эцсийн одоо газар дээр очдог. Тэгээд энэ моднуудын ойролцоо тийм хурдан ургадаг ургас эсвэл одоо шинс улиасууд ингээд тарихаар тэр хурдан ургадаг мод нэгдүгээр ээж нөмөр болж өгнө. Хоёрдугаар ээжинд модоо бас дагдаг гэсэн нэг ийм үг байдаг. Тэгээ би нэг Германы мэргэжтэнтэй уулзсан чинь чи ингэж нэг тарьж үзээрэй. Магадгүй тэр хамаагүй хурдан унаад ургадаг санагддаг гэсэн. Нэрнгээсээ би туршаад үзсэн чинь ийм удаан ургаад байгаа модны хажууд хурдан ургадаг тийм мод тарьчихаар боргосч гэсэндээ айгүй хурдан ингээд дагаад ургацсан. Би та тийчээд нэг бод харуулна. Тэр гацуур бол жишээ нь бүр бусад гацуураас хамаагүй л ургасан. Яагаад гэвэл хажуу талд нь хурдан ургадаг хайлт тарьсан чинь бүр хамаагүй л ургасан байгаа. Тэгээд яг тэрнээс ингээд жишээ аваад харахаар яг бас иймэрхүү маягийн туршилтууд их сони юм байна. Энийг бол цааш нь одоо Монголд хэрэгжүүлээ. Өнөөдөр
бид нар мод тарихад манай цаг уурын байдлаас болоод ер нь их хүмүүс 6 сараас хойш мод тарьж эхэлдэг. Тэр бодвол нөгөө лагерь тусдаа гарснасаач болдог байх, цаг уур дулаанаас болдог байх. Тэгэхээр тэр үед мод тариад эхлэхийг гэдэг. Гэтэл өнөөдөр 5 сар дөнгөж гарангууд мод нахаад эхэлдэг. Тэр навчин ингээд гараад эхэлсэн модыг бид нар газраас ухаж авах юм бол энэ мод өвчин. Энэ асуудал өвчин. Үндсэн хөдөлж байгаа юм шиг. Тийм учраас бортгонд суулгасан мод бол наадмаар тарьж болно гэсэн. Ягаад гэвэл үндсэн хөл. Харин тарихтаа маш анхааралтайгаар гаднах савын гэтэйхэн суллаад үндсийн хөдөлгөөр зөвлөлөө тарих юм бол энэ мод цааш нь шууд ингээд одоо энэ цэцгэлж штеп. Энэ шууд цэцгээ өгнө гэсэн үг. Хоёрдугаарт энэ та нар анзаарчихвэл энэ бортготой модыг би яг газрын одоо юутай газартаа тэнцүү ингэж доошоо ухаж суулгасан байна. Энэ юу гэсэн үг гэхээр бүр тийм хүртэл нарийн байгалийн хуучин тийм байна шүү дээ. Газраас жоохон дээш өндөх юм бол нэг өөр. Татаад эхэлнэ. Газраас доошоо суух юм бол үзүү нар үсгэх болно. Тэгэхээр энэ бүх хэмийг бид ингэж анхаарал авч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ газартаа тэнцүү ээжж энэ мод чинь өөрөө яг нэг доотлын үндс нь хатахгүй, савнд байгаа гэсэн үндс нь хатахгүй тэгээд урах магадлал өндөр болдог. Энэ бол бидээс баг 10 гаруй жил болсон агч шүү дээ. Энэ бол ерөнхийдөө агч бол манай Монголд ингээд дасан зохицож байгаа боловч энэ одоо дахианууд нь ингээд хараа ингээд шинэ дахианууд ингээд шууд уураад хэлдэг. Одоо энэ хараа энэ таг гэж тоглож шинэ өгсөн гэсэн үг юм. Тэгсэн мөртлөө энэ бол түрүүжийн дахиан мөртлөө дахиад тэрний өмнө чинь урдсан зүйлийн дахиан мөртлөө түрүүжийн дахианууд ингээд уураад ингээд дундаасаа дахиад шинээр ингэж гарч эхэлж байгаа. Тэгэхээр агч бол ерөнхийдөө дасан зохицохдоо анзаарч яхад ийм ганцаар нүцгэн урахтай их таарав. Жоохон нөмөр газар дагаад их юм бол гоё болдог. Тийм учраас нөмөрлж игнүүд шиг чухал байдаг. Би нэг хашаан дотор хүмүүс айгуу ялангуяа нөмөрлөө гэж хэлээд байгаа. Тэр одоо би энэ хашааг авсан хамгийн анх миний тарьсан улиас юм гэж. Одоо энэ баг 10 м болчихсон улиас. Энэ бол яг энэ хойдлоос ирж байгаа салхийг бид нар хааж өгөөд ингэж чадсанараа энэ дотор айгуу тийм зөв уур амьсгал бий болсон. Тэгэхээр нөгөө салхиа хаасан улиас хайгаас тариа гэдэг чинь юм л дээ. За би нөгөө тав хүн хурдан урт модыг харуулъя гэдэг байна. Энэ үеч хараа. Энэ бол одоо жишээ хараа. Би хажууд нь ингээд хайлаас тарчихсан. Хурдан урт хайлаас. Ингээд тарингууд энэ одоо хамгийн өндөр ургасан. Нөгөө 6 настай бодлоо чи хамгийн өндөр ургасан юм байж. Тэгэхээр энэ бол яг үнэхээр би гэдэг байгаль дээр амьдрал дээр хурдан урдын модын хажууд нь нөмрдөө тавьчих юм бол гацуур бол аюу хурдан урдын байна гэдгийг би хараад энэ үнэхээр за энэ тусадыг болох юм байна. Тэгэхээр бид нар модон хурдан урд их бол хажууд нь ийм хурдан урдын мод тармаар юм байна гэж бодсон. Одоо энэ 6 настай мод гэхэд энэ ч 6 настай. Ийм хоёр ялгаатай. Тэрнийхээ манай энэ дээр бодлууд ингээ харж байхад одоо яг энэ төрлүүдээр нь бид үзсэн юм л да. Одоо энэ тийм хэнтүүд байх юм. Хин энэ болохоор ингээд ингээд гацууруу тариад энэ дундуур нэг тариад нарс тариад ах тариад ингээд төрлөдөд нэг чинь тэгэхээр юу анзаарч байна гэхээр эдгээр хоорондоо их гоё ивтэй тэгсэн мэт ингээд төөнөө татсан бодвол дуу. Тэгэхээр энэ нөгөө хоорондын модны симптом гэж юм их чухал юм байдаг гэсэн. Тэгээд би энэ цаашаа ингээд том модууд ингээд богос тариад улиас тариад ингээд явчихсан моднууд маань энэ тодорхой хэмжээний ийм нэг нүмер талаарч байгаа байна. Тэгээд уртгал наран талаас ороод онгорхоо. Тэгээд энэ хөлөмж бол ингээ хаачна. Ингээд ерөнхийдөө их дараа явчих юм. Энэ бол жишээ нь бидний тарьсан одоо би энэ чинь 2 жил болж нэг тарьсан нэг жигд гэж мод маань юм гэж юм. Энэ өөрөө маш ийм эмзэг мод. Тэгээд одоо хараа ингээ нахаад хэлж юм л дээ нараа. Шинээр нахаад хэлж байгаа юм гэж. Энэ хараа ингээ бодгонд байгаа. Энэ жигд бол ерөнхийдөө бол 3-4 м том болно. Тэгээ навчин их тийм гоё мөнгөлөг юм шиг гоё ингэж ялцдаг. За Улаанбаатарт байгаа би хамгийн том жигдийг хаана харсан гэхээр юунд харсан? Бэйчэлийн урд нэг 3 м гаруй жигд ургасан байт юм байна лээ. Тэгээ би бодож энэ Улаанбаатар жигд ус их гоё харагдсан байна даа. Энэ бас их гоё юм бол тоо жигд гэж хүмүүс бол энэ талаар сайн мэддэггүй. Энэ 3 тис буюу өмнө гавд байгаа юм. Яа энэ бол нэг мод Өжүүлийн газар гэдэг бол хамгийн чухал юм зөөр. Одоо ингээд энэ өнөөдөр 5 сарын 17-8 болж байхад 0 градустай. За чигш бол ойролцоог 80% таа байж байгаа. Тэгэхээр энэ моднууд ерөнхийдөө энэ ёроол нь үндсэн хөдөөшөх хууж байгаа юм. Тэгсэн мөртлөө энэ хангууд байдаг учраас энэ урахгүй. Ягаад зөөр чухал юм бэ гэхээр
би авторилжээс хэрэг навчилсан модыг ухаж гаргаж ирээд тарих юм бол үндс нь хөдөлчих юм бол өвчнө. Тийм учраас бид нэр энийг бүр намар ухаж гаргаад зарим газраас худалдаж аваад ингээд тавьчаад одоо энэ моднууд чинь ингээд өвөл гэсэн үднээс үндс нь одоо унтаа хэлбэртэй байгаа гэсэн үг. 50 хэлбэртэй гэж ярьдаг. Тэгэхээр одоо энэ 50 хэлбэртэй байгаа дээрээ шууд гаргахан гот дахиад эхэлнэ. Ингэхгүйгээр шууд одоо бид нар гадаа шууд ингээд энэ чигээр ингээд тавьчих юм бол үндс чинь өөрөө чиг аваад навчнаа гараад эхэлнэ. Нэг үндс чинь навчнаа гараад газар суугаагүй, шорон суугаагүй байх юм бол тэгээд ерөнхийдөө цаашаа урах магадлал багасна. Тэгэхээр навчин дэлгэрчих юм бол тэгээд ерөнхийдөө баг урахгүй шиг болж гэсэн. Тэгэхээр тийм учраас зойр ирч хуглаа. Мод үзүүлгийн газрууд заавал ийм зойртой байж ич эсвэл зойр хадгалсан модол цааш нь болвол юм уу худалдаж авбал дээр шүү гэж бас би хэлмээр байна. Энэ бол та андаад юм бол ингээд энэ ханы ингээд чулуугаар хийцэн, болон чулуугаар хийцэн, ёроог ингээд юугаар хийцэн, хайргаар хийцэн. Тийм учраас энэ дотор хичнээн юм чигтэй ч гэсэндээ юу үүсэхгүй, хөгж үүсэхгүй. Ямар нэгэн тийм бохор тийм хөгж үүсэхгүй. Яг байгалаараа чигээрээ байж байгаа. Доор юм баг 3-4 м гүнзгий байгаа учраас ингээд яг ямар нэгэн тийм бохор буруу юм үүсэхгүй гэсэн үг л дээ. Тэгээ мод хадгалахад хамгийн зөв гэж би үзэж байгаа. За энэ юу юм бэ гэж хүмүүс их асууад юм аа. За энэ болохоор ийм очиртай юм. 1897 онд Австрийн нэгэн хотод Австрийн эмч Вильхельм Райх гэж хүн мэдсэн байдаг. Энэ хүн сүүлд өөрөө яг энэ чиглэлээр цааш нь улам өөрийнхөө мэрэгчлэрээ сайжраад тэгээд физик чиглэлээр өөрөө сураад тэр үеийн Шаубергер, Тесла гэсэн хүмүүстэй найзалж ер нь энэ бороо хорыг яаж нэмэгдүүлж болох вэ гэсэн тал дээр өөрөө туршилт хийсэн байдаг. Тэгээд тэр хүний туршилтаас харж ирсэн чинь ингээд нуурын хажууд их олон турбаа авчихсан зүгээр. 20-р зууны ихийг гэж штэ. Тэгээд тэр турбаа авчиж байгаа тарсны тэр турбаа тэр нуур нь нөлөөлөд байсан. Тэр хүн гайхаад энэ турбаа яхаараа энэ нуур нь нөлөөдөг үлээ. Тэгээд өөрөө цаашаа тэр чинь одоо эдгэрдүү болох судлаад үзсэн байна. Тэгээд ингээд тэр судлаад үзсэн чинь энэ чинь ийм учиртай юм байна гэж физикийн хууль байна. Тэгэд өөрөө тэр хуулиа өөрөө боловсруулад тэгэнгүүтээ за ерөөсөө би юу яа юм. Энэ ийм машин зохиох хэрэгтэй байна. Тэгээд ерөнхийдөө энэ оргон гэдэг ийм энерги гэдэг юм байна. Энийг би судлах хэрэгтэй юм гэсэн. Тэр өөрөө судлахдаа ямар нэгэн амьтаа эсийг биом гэж нэрлэж байгаа. Тэгээд тэр амьтаа эс хэрүү амьд байх юм бол гадна талаараа ийм цэнхэр туяатай байдаг. Амьгүй бол туяа байхгүй болчихдог. Одоо манайхаар бол тэр нэг аураад багтаад орж ирэх. Тэгэж өөрөө тэр Вильхельм Райх болсон байгаа юм. Өөрөө эмч хүн юм. Тэгээд өөрөө сүүлд хэлж байгаа тэр тайлбар дээрээ та нар дэлхийг сансраас харах юм бол гадуурын цэнхэр туяатай байдаг. Цэнхэр тэнгэр дэлхий гэж ярьдаг. Тэгэхээр энэ тодорхой хэмжээний энерги хэлээд байгаа юм. Тэр ямар нэгэн энерги. Тийм учраас энэ амьд байна. Тэгэхээр энэ тодорхой хэмжээний бүх юм чинь амьд, манай дэлхийн амьд учраас энэ амьд энерги, оргон гэж ярьж байгаа тэр энерги нь байхгүй болчих юм бол нарийн газараа одоо атомын янз бүрийн тусалтаас юм уу, одоо янз бүрийн ухаанаас болсон гаргалтаас болох юм уу, ямар юунаас шалтгаалаад энэ дээр зарим газар тэр энерги байхгүй болж байна. Тэр байхгүй болно гэдэг чинь бол энэ байгалийн нөгөө урсгал байхгүй ч гэсэн. Тэр энэ урсгалыг буцаад бий болгохын тулд өөрөө ийм машин зохиосон байдаг юм байна. Энэ машин болохоор тэр бөглөрөөд байгаа тэнгэрт бөглөрөөд байгаа тэр энергийг энэ машин усаар сороод газардуулж ёонжуулснараа тэр байгаа бөглөрсөн энерги бөглөрсөн газар нь буцаж одоо эрүүл болж их юм да. Буцаад энергиэр дүүрж, цэнгүүдэнд дүүрж ингээд бороо буй зүйлж ирж байгаа. Ийм энэ харин төхөөрөмжийг сүүлд 2003-аас 2012 оны хооронд Алжирийн иргэн Германд Берлин хотод амьдардаг Мажид Абдулазиз гэж хүн энэ төхөөрөмжийг өөрийнхөө Алжир нутагта яг тэр Вильхельм Райхын онолын дагуу өөрөө зохион бүтээгээд тэгээд тийч ажиллуулахад 10 жил Сахарын цэвэд төв орсон яг тэр байгаа газар. Чи 50 км-ээр ажиллаж ордог. Тэгэнгүүт 10 жил аваад тэр Алжирийн тэр газар буур тогтоод чэндэр нөгөө юу ч байхгүй тэр эсэн цэл дунд чинь буцаага бүх урмлын доороо өрнө байд юм байна. Тэр нь буцаж гарч ирээ. Ингээд хүмүүс ерөөсөө ногоо цэцэг жимс бүх юм тарихгүй юм байхгүй болоод ийм сайхан болоод хэлсэн. Тэгэхээр 12 онд тэр Германд Берлинд очиод тэр Мажид Абдулазизд очиж уулзсан. За ер нь яг таны эний чинь би бичлэгийг харлаа. Таны ярьсныг сонслоо. Сонд өгсөн ярилцлагыг чинь үзлээ. Тэгэхээр яг энэ яаж орд юм бэ? Үнэхээр энэ орох уу? Өнөөдөр Монголд бороноос хэрэгтэй юм байна. Монгол бол үнэхээр цэлжиж байна гэдгсэн.
Гөө би одоо 10 жил оруулсан сахарын цөлд дэлхийн хамгийн том цөл. Тэгэхээр Монгол ч гэсэн орхол байдаг үү ялгаагүй. Та нар өөрөө орно гэж бодож орно. Тэгээд тэгвэл энийг чинь бид тавиулъя гэсэн. За окей цаанаа мөнгө төлөхөд олон бол би тавиад байсан. Тэгээд 2012 оны 4 сарын 12-нд Мажид Абдуласис Германы хидролог Паул Якубчиг хамтраад авчираад юм бод юм хөрөмж хийсэн. Тэрний дараа бид нэр яг тэр үед 5 сарын 9-ний орой би Донгов аймгийн сайхан сум байрлах онгийн хідээр очихсон. Оноод өглөө 6-7 цагаар босож намайг бос гэдэг намайг сэргээ очаарсан чинь боссон ч ингээд тэр чинь 20 гаруй км шүү дээ. Сумын төвөөс онгийн хід 5 сарын 10-нд битүү манан болсон байсан. Тэгээд тэр хүмүүс гайхажсэн та. Би сүүлийн 40 жил ингэж өглөө 5 сарын 10-нд манан бухыг юу харж байгаа. Манан гэдэг тэр чигээр уусч дээр чиг. Тэгэхээр би шууд уцаа яриад яг нөгөө сумын төв дээр ямар яг төөрөм тавьсан газар тэр чигээр манан байна. Яг гол дагуу ингээд онг гол хүртэл. Онгийн хід хүртэл манан байна. Тэгээд бид тэр харчаад өө энэ чинь ёстой сони юм байна гэдэг. Тэгээд нөгөө хүмүүс ч гэсэндээ гайхаж. Ингээд дараад нь 5 сарын 11-ндээ бид нэр 10-нд очоод бас нэг жоохон чиг гэж байж байгаа. 11-ндээ ерөөсөө жинхэнэ аадар бороосон. Ёстой жинхэнэ нөгөө хувингаа асгаж байгаа юм шиг бороосон доо. Тэгээд их бороо орсны дараа ер нь газар дэвтэж урмал ногоо сэргэж хэлсэн. Ингээд сүүлд нь бид 6 сарын хүүхдийн байрны дараа гэсэн юм да. 2-ны үед би очиход тэнтхийн малчин мөнгө хоёр годоо би болсон. Онг гол мөнгө хоёр гэдэг хүмүүс мэддэг юм да. Тэгэхэд уулзсан чинь өстой чи надаас бороо орсон өдрийг биш. Бороо ороогүй өдрийг асуусан дээр баг. Тим их бороо орлоо. Гэтэн бараг сар хүрхгүй хугацаанд бараг 18 удаа бороо орлоо гэж. Тэгээд ер нь маш сайхан чиг авчихсан. Газар нь ямарсан ингээд 3 чигтэй. Тэгээд говьд ялангуяа эхлээд оронд ургахаараа хүмүүс урж хийдэг. 4 хүмүүс уржчихсан. Тэгээд зургуудын ч гэсэн би аваад Facebook дээр тавьж ирсэн. Ингээд сүүл би 8 сарын 27-нд манай Германы мөрөлтөнгүүтээ би дахиж утсан. Тэгэхэд нөгөө 2 метр чахууд өнгөж өргөнтэй байсан онг гол маань бараг 10 гаруй метр болчихсон. Тэр усанд нь би мөнгө хоёр гатаа зүг усанд нь очиж сэлээд. Бүр тээж хүртлээ усан дотор орчихсон хоёулаа тэгсэн чинь манай говь хангаа олсоо гэж ирж ирсэн. Үнэхээр л тийм ном ногоон болчихсон байсан. Ингээд тэр нутаг бол үнэхээр маш сайхан ногоорсон байсан. Тэгээд тоглоод ирж ирсэн л да. Энэ Германд хөөрөмд гэж бас айхтар юм аа. 50 км дотороо яг барих юм. Цаашаа жоохон ч гэсэн явахгүй юм гэж яаж ирсэн. Тэгээд тэр тоглоом л доо зүгээр. Гэхдээ энэ тодорхой хэмжээгээр тэр нутагт бороо хорыг бас оруулахад их нөлөөлсөн байх гэж би өөрөө дотроо боддог. Тэгээд тэрнээс хойш ч одоо 24 он болоод жишээ нь маш сайхан жил болж тэр нутаг бол бороо цангасан байна. Мөн дээрээс нь би зөвхөн Донгов аймгийн сайхан биш бас тэр жил бид нэр юунд Өмнөд аймгийн Мандлоо 3 тис Өвөр хангаа аймгийн 30 ус богдсон мод тавьсан. Тэгээд тэр 24 онд жишээ нь тэр зарим 23 онд бол тэр зарим газрууд нь баг зэрэг ороо, зарим газрууд нь их ороод ингээд янз янз сэргэмэл байж байгаа. Тэгээд 24 онд бол ерөнхийдөө бүх тэр нутгуудаар өстой хангалттай сайхан бороосон. Тэгээд би тэрийг яаж мэдсэн бэ гэхээр би цаг уурын институтаас би тэр яг сумууд тавьсан сумуудынхаа мэдээллүүдийг би зөвлөж авсан л да. За хэдэн миллиметрийн хурд тундас оров? Өмнө нь 23 онд ямар, 22 онд ямар, 21 онд ямар гэдэг ингээд харьцуулаад үзэхэд ер нь бусад тэр миний тавьсан сумуудууд ялангуяа өмнөх тэр сүүлийн 2-3 жилдээ тэр төхөөрөмж тавихаас өмнө юу таарсан бэ? Бараг 2-3 дахин илүү тунц орсон байсан. Тэгэхээр за ямар ч жил ухаанаар бол тэнд бол хамаагүй илүү хурд тунц орсон байна гэдгийг би хараад энэ төхөөрөмж бол ямар ч байсан тэнд бол өөрийнхөө үүргийг үлдсэн бахаа гэж. Тэгэхээр энэ төхөөрөмжийг бол цаашдаа би бодож байгаа юм л да. Энэ бол тийм амар нэг тийм шин технологи биш. Тэгээд энэ чинь миний технологи биш. Вильхельм Райт хүний технологиг бид нэр Монгол суурьшуул туршиж үзэж ингэж тавьж байгаа болохоор энийг бол аль болж игэл олон газар байршуул тавьж ингэж энэ хурд тунцыг дуудаж бий болгох юм бол энэ бол аль алинд хэрэгтэй юм. Ягаад гэвэл нөгөө байгалийн эргэлтийг л буцаад бий болгож байгаа болохоос бид ямар нэгэн тийм шин одоо үйл бууддаг ч юм уу ямар нэгэн тийм одоо байгалийн хууль эсрэг юм биш. Тэнгүүд буцаагаад энэ бол нөгөө байгаль эргэлтэндээ ороод бороо бий болдог. Тэр Вильхельм Райхийг тухай тэр онолыг сүүлд нь Германы нэг Ханс хингээд Зенф гэж нэг Германы эрдэмтэн одоо YouTube дээр байгаа да 2 цаг гаруй тайлбарсан байдаг. Тэр тайлбартаа хэлсэн байгаа юм л да. Жишээ нь
Украин Чернобылийн атом цэгласнаас 80 онд дэлбэрэхэд тэр чигтээ Берлин энэ баруун Европ бол ингээд хөв тэмдэртэй юу ч болохгүй гэсэн байсан. Тэгж жагаад хэдэн хоногийн дараа тэр нөгөө тэнгэр гацж тэр ямар нэгэн бөгөлөр үүснэ гэдэг бол яг тэр атом цэгласнаас дэлбэртийн дараа харж болох байсан. Гэж тэн дээр бол харуулсан байдаг. Ер нь бид нар энэ тоног төхөөрөмжийг гадаадаас авдаг янз янзын бас нүнүүд нь байгаа. Германд байгаа, манай бас мэргэжтэнгүүд байгаа. Ингээд энэс наашаад аваад явхад ер нь дунджаар нэг төхөөрөмж маань ойролцоогоор нэг 25-аас 30 сая хвцаа болж. Тэгээд аваачаад тэнцээ хүмүүс өөр байрууд тавих хэрэгтэй. Хамгийн гол нь тэр тавих газар маань заавал эсвэл нэг урсж байгаа голтой байвал их сайн, мууртай байвал сайн. Хэрэг үгүй бол ядаж хажууд нэг худаг байх хэрэгтэй. Ингээд ус ирэлтчих ирэлтэнд орох хэрэгтэй. Энэ ирэлтэнд орсны дараа тэр нөгөө энэ төхөөрөмжийн яон жүрсэн бий болдог. Энэ бол ингээд нэг харахад хүн нэг буудаг гэж ойлгодог. Үгүй ээ, энэ буудаг. Харин энэ уян турбинуудын хоолойд эцэст нь байгаа юмнаар энэ яон оргон гэж энергийг бий болгож тэр турбины цаанаас 1000 метрийн цаанаас байгаа тэр нөгөө агаар үүлийг бий болгохгүй байгаа тэр цэнгийг усаар татаж гаргаж ирснээрээ тэр дээр цэнэг нь байхгүй болохоор үүлүүд бий болж бороо ордог гэсэн тийм товч нэм одоо онл юм да бид хэн байна.